За энэ төрлийн уралдаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, урам журмыг мөрдүүлэх, ажлын байрны шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих, тулгымцсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх, багийн ажиллагаа болон байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажил мэргэжлийн уралдааны компанида зохион байгуулж байна. Энэ сахилгаан төгөөг хангах үйл ажиллагаанд стандартыг мөрдүүлэх, энэ стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэхэд баг хамт олонныхоо оролцоотойгоор эрсдлийг удирдах, инженери техникийн ажилчдын эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хамт олонны манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй эрүүл дадал зуршлыг өдөр бүр хийж хэвшүүлэх гэх мэт олон зорилгыг агуулсан арга хэмжээг бас зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд дээр бид бол компани нийгмийн эдийн засгийн хөгжил бас бодиттой хөв нэмэр оруулах, шилбэл алдагдлыг бууруулах, компанидар шинэлэг санаачлагыг гаргаж ирэх үүрэг даалгавруудыг бас оруулж өгснөөр онцлог болж байна. Тэгээд өнөөдрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ бол энэ систем компаниг хэмжээнд анх удаага зохион байгуулж байгаагаар бас онцлог байгаа. Тэгээд нийт оролцож байгаа баг тамирчид, ажил мэргэжлийн инженери техникийн ажилтнаа амжилт хүсье. Уралдаанд байгууллагын ажилтнуудаас бүрдсэн 10 багийн 110 инженери техникийн ажилтнууд оролцож, мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, аюулгүй ажиллагааны мэдлэг чадвараараа өрсөлдөн шилдэгүүдэд тодрууллаа. Олон стандартыг мөрдлөг болгож осол эрсдэлгүй, хариуцлагатай хамт олон болж ажиллахыг уриалж байсан юм а. Компани маань ISO 45001 стандартыг нэвтрүүлснээр мэргэжлийн манлайлал ур чадварын уралдааныг салбар компанийгаа нийт 120 албаа агчдын бүрэлдэхүүнтэйгээр 10 багтаа зохион байгуулж байна. Энэхүү стандартыг бид бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй дээр компанийн үйл ажиллагаан дээр өргөн бүхрээ нэвтрүүлэх үүдэн дээр энэхүү ажил мэргэжлийн уралдаантайгаа хавсран зохион байгуулж байна. Энэхүү стандартыг бол бид бүс нутгийнхаа хэмжээд анхлан ингэж нэвтрүүлж байгаагаа бас даван онцлогтой тал болж байна. Тэгээ бидний хувьд бол хамгийн гол нь олон улсын стандарт буюу 45001-ийг нэвтрүүлэх нь бол нэг хэрэг. Энийг бол бид нэр хамгийн гол нь өдөртмийн ажилдаа мөрдлөг болгож ажиллах нь чухал. Тэгээ энэ удаагийн энэ сургалт арга хэмжээ маань бол хамгийн гол нь бид нар онлайн мэдлэгийг авч байна. Мөн энд ирсэн инженери техникийн ажилчид маань энэ мэдлэгээ практик дээр дотлох хэвшид болох тал дээр бас энэ өдрүүд бас ажиллаж энэ мэдлэг чадвар бас сайж баттгаж байна л да. Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэхийн зэрэгцээ байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан оролцох зохион байгуулагчид тодтхон хэлж байлаа.